Сайн байцгаана уу эрхэм үзэгчдийн энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бол 2025 оны 9-р сарын 17-ны лав гараг. Өнөөдөр цагаачлалын албанаас гарсан шинэ мэдээллийг та бүхэнтэй хуваалцъя. За энэ бол иргэн шил авж байгаа хүмүүсээс авдаг шалгалтыг шинжилж байгаа тухай өнөөдөр зарлаад байна. Америкийн иргэн шил авж байгаа хүмүүсээс Америкийн иргэн шил болон түүхийн мэдлэг шалгадаг тестийг шинжлэх тухай ийм бас яриа хэлэлцүүлэг болж байсан. За ингээд энэ тухай манай суугаас цаг тухай үед нь мэдээлж мөн шинжилсэн шалгалт ойрын хугацаанд гарна гэдэг ийм таамаг төшөөлж байсан. За тэгвэл энэ таамаглал үндсэндээ үнэн бодиттой болж өнөөдөр цаашлийн албанаас одоогийн авж байгаа 100 асуулттай шалгалтыг шинжлэх тухай албан ёсны мэдээллийг олон нийтэд түгээлээ. За тиймээс өнөөдрийн гарсан мэдээллийн мөрөөр товч тайлбарыг хүргэж байна. За та бүхэн өнөөдөр 917-нд цаашдын албанаас гарсан мэдээллийг харж байна. За мэдээллийн үндсэн агуулга бол бас Америкийн иргэн шил авж байгаа хүмүүст тавих шаардлага чангатах тухай. За энэ ажлын хүрээнд үндсэндээ иргэн шил болон түүхийн мэдлэгийн шалгалтыг чангатгаж 2020 оны хуулбартай дүүцүүлэн өөрчлөх. За ингээд шалгалтаас гадна мөн өмнөх мэдээгээр бас бид өхөн бас мэдээлж ярьж байсан. Иргэн шил дөрөвдөд гаргасан хүмүүсээс сайн иргэн байх шаардлагыг чандлан мөрдүүлэх. Улмаар neighborhood check буюу тухайн хүний амьдарч байгаа ойр орчин хөршүүд болон мөн сайн таньж мэддэг ажлын газрын хүмүүс зэргээс тухайн хүний хувийн мэдээллийг давхар шалгах зэрэг ийм нэмэлт алхам шаардлага мөрдүүлэхээр шийдсэн байдаг. За энэ талаар өмнө нь маш дэлгэрэнгүй ярьж мэдээлсэн учраас энэ тухай хойш нь тавиад өнөөдрийн мэдээний гол сэдэв болох иргэн шилийн шалгалтыг чангарч байгаа тухай товч тайлбарыг хүргье. За өнөөдөр цагаачлалын албанаас энэхүү шинжилсэн иргэн шилийн шалгалтын тухай албан ёсны баримтыг бол холбооны бүртгэлийн албанд илгээлээ. За та бүхэн бүртгэлийн албаны вебсайтыг харж байна. Энэ бол өнөөдөр илгээсэн харин албан ёсоор олон нийтэд хэвлэх өдөр бол маргааш буюу 9 сарын 18 гэж тэмдэглэсэн байна. За тиймээс цаашдаа энэхүү эрх зүйн баримтын баримтлах өдөр бол үндсэндээ 9 сарын 18 гэж ойлгож байна. За энэ харж байгаа бол маргааш 9 сарын 18-нд нийтлэгдэх цаашлалын албанаас гаргасан журмыг энд та бүхэн харж байна. За энэхүү өчиг баримтыг үзэх линкийг мэдээний дор оруулж өглөө. За энэ 13 орчим хуудас баримт бичгийн үндсэн агуулга бол иргэн шилийн түүх болон иргэний мэдлэгийн шалгалтыг 2020 оны хуулбартай адилтгаж өөрчлөх. За ийм гол өөрчлөлтийг оруулж байна. За бид бүхэн мэдэж байгаа 2020 онд мөн Трампын засгийн сүүлийн саруудад иргэн шилийн шалгалтыг чангатгаж 125 асуулттай шалгалтыг гаргаж байсан. За ингээд 2020 оны хуулбарыг бол үндсэндээ маш богино хугацаанд ашиглаад байдны засаг гарсан даруйд буцаж 2008 оны хуулбарыг өдий хүртэл хүчинтэй ашиглаж байгаа. За шалгалтаас үндсэндээ хэд хэдэн чухал зүйлсийг хэлье гэж бодож байна. За нэгдүгээрт энэхүү шинжилсэн шалгалт буюу 2025 оны иргэн шилийн шалгалтыг бол дээр дүрдсэн 9 сарын 18-наас хойш 30 хоногийн дараагаар 40 төгөлдөр ашиглаж эхлэх. За ийм байна. Тиймээс үндсэндээ 30 хоногийн дараагаар энэхүү шинжилсэн иргэн шилийн шалгалтын 2025 оны хуулбар ашиглагдаж эхэлнэ гэсэн ийм ойлголтыг төрүүлж байна. За хоёрдугаарт одоогийн шалгалт бол 100 асуулттай байгаа бол 2025 оны хуулбар бол 128 асуулттай болж байна. За улмаар одоогийн шалгалтын журам бол 100 асуултаас 10 асуултыг асууж улмаар 10 асуултын 6-аад нь зөв хариулсан нөхцөлд тэнцвүүлж байгаа бол 2025 оны хуулбарт бол 128 асуултаас 20 асуултыг асууж 20 асуултаас 12 зөв хариулж тэнцэхээр болж байна. За тиймээс 128 асуултаас санамсаргүй байдлаар сонгогдсон 20 асуултыг асуух бөгөөд асуусан асуултаас 12-ыг зөв хариулсан нөхцөлд шалгалтанд тэнцсэн тооцож шалгалтыг зогсоох. За мөн эсвэргээрээ ялгаагүй 9 асуултыг хариулж чадаагүй нөхцөлд шалгалтыг мөн зогсоож унсан тооцох тухай энэхүү шинжилсэн журамд дурдсан байна. За үүнийг дурдж байгаа шалтгаан бол 20 оны хуулбарт бол 20 асуултыг тухайн хүн зөв хариулсан хэсгээс үл хамаарч бүгдийг нь асуудаг байсан бол энэ удаад бол тухайн хүн 12 зөв хариулсан бол шууд тэнцэхээр
Эсвэргээрээ 9 хариултанд буруу хариулсан бол одоо унсан тооцож шалгалтыг зогсоохоор болж байгаа юм байна. За дараагийн чухал мэдээлэл бол шалгалтыг хэзээ авч эхлэх вэ? Шинэ шалгалтанд одоо хэн харагдах вэ гэдэг асуулт байна. За нэгдүгээрт өргөдлөө аль хэдийн гаргаад байгаа. Эсвэл энэхүү одоо шинжилсэн шалгалт ашиглаж эхлэх хугацаа буюу 10 сарын 18-наас өмнө одоо өргөдлөө гаргасан хүмүүсийн хувьд одоогийн ашиглаж байгаа хуучин 2008 оны тестийг ашиглах буюу 100 асуулттай одоо тестийг ашиглах. За харин дээр дурдсан 30 хоногийн хугацааны дараа буюу 10 сарын 18-наас хойш өргөдлөө гаргасан хүмүүсийн хувьд 2025 оны шинжилсэн 128 асуулттай иргэншлийн шалгалтыг өгөхөөр болж байна. За харин одоо шинжилсэн шалгалтанд бэлдэх хугацаа олгохын тулд 10 сарын 18-наас хойш өргөдлөө гаргасан хүмүүст 90 хоногийн хугацаа олгох юм байна. Өөрөөр хэлбэл 10 сарын 18-наас хойш өргөдлөө явуулсан хүмүүсийг 90 хоногийн дараагаар дуудаж 2025 оны шинжилсэн шалгалт авах. За ийм журмыг өнөөдөр зарлалаа. За шинжилсэн журам бол зөвхөн иргэншил түүхийн мэдлэгийн шалгалттай холбоотой. Харин англи хэлний мэдлэгийн шалгалтыг бол энэ удаад ямар нэгэн байдлаар өөрчлөлт орсонгүй. За одоо ашиглаж байгаа журмаар англи хэлний тестийг авахар болж байна. Харин цаашдаа магадгүй англи хэлний шалгалтын бас шинжилсэн хувилбарыг одоо зарлаж магадгүй гэсэн ийм хүлээлттэй байна. За ингээд ямар ч тач иргэншлийн одоо түүх болон одоо иргэний мэдлэгийн шалгалт ийхүү 128 асуулттай болж байгаа тухай мэдээллийг хүргэлээ. За манай суугдгаа хичээл бол үндсэндээ 2008 оны хувилбар буюу 100 асуулттай шалгалтын хувилбар байгаа. За тиймээс энэхүү шалгалтын материал олон нийтэд одоо тодорхой болмогц манай суугт мөн одоо 128 асуулттай шалгалтын одоо хувилбарыг монгол тайлбартайгаар хүргэх боллоо. Өнөөдрийн товч мэдээгээр иргэншлийн шалгалтанд өөрчлөлт орж байгаа тухай мэдээллийг товчилж хүргэлээ. За ингээд дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.